Амрын гэрээ үзэгчтэй дуулах студийн уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг эх орны төлөө нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Батлан хамгаалахын сайд үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа салбарын удирдлагуудын хамтаар зэвсэг түвшний командлал, анги салбаруудын нөхцөл байдал, шийдвэрлэх асуудлын дэс дарааг гарган ажилласаар байгаа. Энэ удаад Батлан хамгаалахын сайд Сайханбаяр зэвсэг түвшний агаарын цэргийн командлал түүний харьяа 353, 337 дугаар ангиудад ажиллалаа. Монгол Улсын засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайтана аарын цэргийн командлын бүрэлдэхүүн алийг хүндрэл жагсан. Командлагч бригадын генерал Ингүүр. Батлан хамгаалахын сайдыг зэвсэг түвшний агаарын цэргийн командлалд ажиллах үеэр агаарын цэргийн командлагч бригадын генерал Инх баяр агаарын цэргийн командлын үүрэг гүйцэтгэл, зэвсэглэл техникийн бэлэн байдал, цаашид хийхэр төлөвлөсөн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж санал солилцсон юм. Тэгээд хоёр зэрэг явах нь айхтар ажиллагаа. Зэвсэг түвшний агаарын цэргийн командлал нь Монгол Улсын агаарын хилийн орон зайд хяналт тавьж шаардлагатай үед хамгаалах үүрэгтэй. Одоо агаарын цэргүүдийн ашиглагдаж буй зэвсэг техникүүд нь 40 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглагдаж ирсэн. Гэсэн хэдий ч өнөөдөр агаарын цэргийн командлын албаагчид нөөц болцоогоо ашиглан агаарын хяналтаа бүрэн хэмжээгээр тавин ажилласаар байгаа юм. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр энэ үеэрээ агаарын цэргийн командлын бие бүрэлдэхүүнтэй уулзаж удирдлагын төвшөнд ажиллаж байгаа цэргийн албаагчдыг үүрэг гүйцэтгэлд бэлэн байдлаа улам дээшлүүлж бүх төвшөндөө санаачлагтай ажиллахыг үүрэгдээд ажил албыг явуулахад удирдлагын арга барил албаагчдын итгэл зүтгэл маш чухлыг сануулсан юм а. Өнөөдөр агаарын цэргийн командлал манай нисхийн болон агаарын хяналтын анги салбарууд өөрийнхөө нөөц болцоог ашиглаад агаарын хяналтаа бүрэн хэмжээгээр тавьж байна. Би дөнгөж сая танилцуулгын сонсоод байж байна. Нягтралын хувьд 3000-аас дээш одоо метрт 100000 метр хүртэлх одоо зайд бол Монгол Улсын агаарын орон зайд явж байгаа бүх биетүүд нисдэг хэрэгслүүдийг бол олж харж байна. Хяналтаа бүрэн тавьж байна. 3000-аас доош нам өндөрт бол харах одоо боломж болвол техникийн хүчин чадал бол таарах юм байна. Тэгэхээр энэ мэтлэнгээр энэ техник хэрэгслүүдийн шинжилгээ хийхэд төрөөс зайшгүй анхаарах шаардлагатай. Хуулиар хүлээсэн үүргийн гэж ярих юм бол үүргээ биелүүлж байна. Харин ямар төвшөнд биелүүлж байна гэдгийн тухай бол ярих хэрэгтэй. Ямар төвшин гэдэг, ямар чанартай гэдэг юм. Бид өөрсдийнхөө байгаа зэвсэглэл техникийн хэмжээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлж явж байна. Тэгэхдээ ийм байх ёсгүй. Инээс өөр төвшөнд гарах ёстой. Үүний дараа Батлан хамгаалахын сайд тэргүүтээ салбарын удирдлага, налайх цэргийн хүрээнд байрлах агаарын цэргийн командлын харьяа зэвсэг түвшний 353 дахь ангид ажилласан юм. Агаарын цэргийг нисэх, зенит буужин, радио техникийн гэсэн 3 төрлийн цэрэг бүрдүүлдэг. Тус анги нь зенит буужингийн анги юм. Улсын агаарын хилд аюул занал учирвал эхэлж хөдлөх бие бүрэлдэхүүн нь тус анги юм. Ангийн захирагч Хурандаа Инхбат ангийн өнөөдрийн нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэл, шийдвэрлэл зохих асуудлуудаа энэ үеэр танилцууллаа. Үргэлжлүүлэн нисхийн 337 дугаар ангид ажилласан юм. Тус анги нь агаарын цэргийн командлын харьяа нисхийн анги бөгөөд ангийн захирагч Хурандаа Бат орших ангийн үйл ажиллагаа, зэвсэглэл, техникийн байдал, үүрэг гүйцэтгэлийн талаар танилцуулга хийж улмаар ангийн байрлалд байгаа объект, нисэх зурвас, нисгэгчгүй нисэх хэрэгслийн төв болон зэвсэг түвшний 337 дугаар ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан юм. Бас коронавирус гэдэг цаг тахад гэдэг Ерөөсөө зэвсэглэл техникийн шинжилгээний тухай нэгдүгээр. За тэгээд дараа нь бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэсэн юм хоёр том чиглэлээр явж байна л да. Техник шинжилгээ гэдэг бол радио техникийн буюу радаарын техник хэрэгслүүд байх юм байна. Нисхийн одоо техник нийслэгийг хангах, ер нь одоо нийслэг үйлдэх талаар бол асуудлууд, агаарын тээврийн асуудал, цэргийн тээврийн асуудал. За тэгээд одоо буужингийн цогцлбороос эхлээд одоо ер нь улс эх орны тусгаар тогтмол бүрийн эрхт байдлыг хангахад агаарын цэргийн хүлээх үүргийн хэмжээнд ярих юм бол маш олон асуудал байна.
Цаашид агаарын цэргийг хөгжүүлэх, орчин үеийн агаарын цэргийн хүчинтэй болох асуудлуудыг бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа салбарын сайд энэ үеэр онцолсон юм. Батлан хамгаалахын сайд салбарын удирдлагууд анги салбаруудад инхүү ажиллаж байгаа нь эх 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхан тестараа гаргах үндсэн зорилготой. Өнгөрөх 7 хоногт Батлан хамгаалахын сайд Сайханбаяр нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Базарнаар 2020-оос 2024 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Төрийн батлан хамгаалах бодлого зорилт хууль тогтоомжийг нийслэл дүүрэгт хэрэгжүүлэх, нийслэлийн хөгжил дэвшил бүтээн байгуулалтад батлан хамгаалах зэвсэг түвшний оролцоо, идэвх санаачлагыг дэмжих зорилгоор 2012 оноос батлан хамгаалах яам нийслэлийн засаг даргын хамгийн газар хамтран ажиллах санамж бичиг байгуулж ирсэн. Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд нийслэл хотыг хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын ажилд зэвсэг түвшний барилга инженерийн ангиудыг татан оролцуулах талаар тусгажээ. Түүнчлэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, ногоон бүсийн ог хамгаалах, нөхөн сэргээх, ог хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх ажилд батлан хамгаалах яам дэмжлэг үзүүлэн ажиллах юм а. Улаанбаатар хот бол улсын нийслэл Монгол улсын хүн амын дийлэнх олонхон амьдардаг суурьшлийн бүс учраас олон толгомцсон асуудлуудтай. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол улсын батлан хамгаалах салбар зэвсэгтгүүчин туслалцаа дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах. Дээрээс нь одоо Монгол улсын зэвсэгтгүүчин бүтээн байгуулалтанд, улс орны стратегийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах, оролцох, хууль эрх зүйн орчин бүрдсэн ийм байгууллага. Тийм учраас энэ чиглэлээр бас хамтран ажиллах одоо суурь үнцээ дахин сэргээж байгуулж байна гэж ойлгож байна. Эх 4 жилд нийслэлд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал замын төгсрөл бууруулах, нийтийн тээвэр, дулаан хангамж, цэвэр усны шугам, эрчим хүчний дутагдлын асуудал зэрэг Улаанбаатар хотын өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд батлан хамгаалахын салбарын бие бүрэлдэхүүн хамтран ажиллахаар төлөвлөжээ. Хотын энэ дулаан хангамжтай холбоотой том бүтээн байгуулалт, аюулгүй байдал, стратегийн одоо тийм объектууд ихтэй байдаг. Тэгээ энэ болгонд батлан хамгаалах салбарын одоо бие бүрэлдэхүүн ямагт одоо бэлэн байдаг. Тэгээ ер нь 4 жилийн хугацаанд бол Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулах томоохон ажлууд бол батлан хамгаалах яамны салбарын бие бүрэлдэхүүн одоо бас бүрэн оролцох ийм одоо ерөнхий ойлголцлын санамж бичиг зорж байгаа. Уламжил болгоо тогтцсон. Ялангуяа энэ одоо сайжруулсан түвштэй холбоотой, тээвэрлэлтэй холбоотой гэх мэтлэх олон асуудал байгаа. Тэгээ энэ болгон дээр батлан хамгаалах салбарынхаа бие бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотын төвшөнд бас нэгтэрч одоо хамтран ажиллах хэрэгтэй гэж. Том бүтээн байгуулалтын ажлууд одоо эхлэхээр одоо бэлдэж байгаа. Тэгээ энэ ч гэсэн одоо бас бие бүрэлдэхүүнийг бас оруулах, ажилуулах ийм одоо баталтай байна. Энэхүү санамж бичгийг байгуулснаар батлан хамгаалах салбарт төрийн үйлчилгээг түргэн шуурхаа хүргэх, зэвсэг түвшний анги нэгтгэлүүдийг нээлттэй сурчлах, эргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, гэрээт болон хугацаа цэргийн албаагчдад мэрэгжил олгох, хүүхэд залуучуудад эх орон чөлөөт төлөвшүүлэх ажил өгдөлтөй гэдгийг батлан хамгаалахын сайд энэ үеэр онцолж байсан юм а. Батлан хамгаалахын эдийн сайд Баяр Магнагаар ахлуулсан салбарын удирдлагууд өнгөрсөн сарын 19-ноос 29-ний өдрүүдэд баруун бүсийн аймагуудын цэргийн анги салбар, засаг даргын тамгын газрын цэргийн штабуудын үйл ажиллагаатай танилцлаа. Дуулах студийн уран бүтээлчид бид тус ажлын хэсэгт багтаж, аслагдсан анги салбараас бэлтгэсэн сурвалжлагыг хүлээн авна. Монгол улсын засгийн газар шинээр бүрэлдэж, ажлаа хүлээн авснаас хойш даруй 4 сарын нүрийг үзэж байна. Энэ хугацаанд эх 4 жил Монгол улсын хэмжээнд шин цагийн бүтээн байгуулалтын ажилд юу хийхээ төлөвлөн ажиллалаа. Харин батлан хамгаалах салбарын хувьд батлан хамгаалах яам, зэвсэг түвшний жинжин штабын удирдлагууд цэргийн анги салбаруудын үйл ажиллагаатай танилцж, эх жилүүдэд ямар өөрчлөлт, шинжилэлт хийгдэх талаар ажлын төлөвлөгөө гаргах зорилгоор албан томилтыг хийсэн юм. Энэ удаа батлан хамгаалахын дэд сайд Баяр Магнагаар удирдуулсан ажлын хэсэг Монгол орны баруун бүсийн аймагуудын цэргийн анги салбаруудад ажиллалаа. Дэд дарахлуулсан ажлын хэсгийн гол зорилго нь цэргийн албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн сацуу, цэргийн анги байгуулахын барилга байгууламжуудыг сэргээнсүрлэх, шинээр барьж байгуулах ямар боломж нөхцөл байгааг судлах үндсэн гол зорилготой юм. Дэргэц!
Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн аймагуудаар хийх албан томилтынхаа хүрээнд Монгол улсын батлан хамгаалах яам аймагуудын засаг даргын тамгын газартай нэгт уялдаа холбоотой ажиллах үүднээс уулзалт зохион байгууллаа. Нэгт уялдаа холбоотой ажилласнаар батлан хамгаалах бодлого зорилт түүний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлууд хөдөө орон нутагт эрчимжих, цаашлаад батлан хамгаалах чадварт эерэг нөлөөтэй гэдгийг салбарын удирдлагууд үзэж байна. Энэ хүрээнд Өвөрхангай, Баянхонгор, Говьалтай гэх мэт аймагуудын орон нутгийн удирдлагуудтай уулзалтыг зохион байгуулахын сацуу цэргийн салбарыг шинээр төлөвлөн байгуулах болон зарим бүтээлч ажлууд дээр хамтын ажиллагаатай оролцсноо. Батлан хамгаалахын дэд сайдын ажлын хүрээнд бид бас тодорхой ажлуудыг бэлтгэж зохион байгуулсан. За энэ хүрээнд одоо хойдон зөвтөвчний 100 жилийн, энэ Өвөрхангай байгууллагч 90 жилийн, мөн одоо цэргийн хаан улаандаг одонд 286 дараагийн 100 жилийн гэх түүхт өнөд болно. Энэ хүрээндээ бас ангийн одоо орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн хамгаалалыг сайжруулах тал дээр бас аймаг хөрөлтөд дэмжлэг үзүүлэх асуудал. Хоёрдугаарт нь одоо энэ Өвөрхангайгаас төрсэн 10 генерал байна. Энэ жил бас одоо аймгийнхаа эдийн засаг нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаад генералуудаа музейд одоо 10 генералаа зориулаад музейд дурсгалын танхим байгуулж өгсөн. Манай аймгийн удирдлагуудаа батлан хамгаалахын дэд сайд уулзж байна. За энэ уулзах явцад бол манай аймгийн удирдлагууд Говьалтай аймагт байгуулагдах барилга инженерийн цэргийн ангийг байгуулах талаар одоо хүсэлтэй одоо мөн бас уламжилж байна. Монгол орны баруун бүсийн цэргийн анги салбаруудаас хамгийн олон жилийн түүхийг өртөөлж яваа түүхэн цэргийн анги бол зэвсэг түвшний 123 дугаар анги. Тус анги ардын хувьсгал ялж, эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны дараа эх орныхоо баруун хязгаарыг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Өдгөө 100 жилийн босхийг алхах гэж байгаа тус ангийн барилга байгууламж олон жилийн насжилттай. Улмарын цагт цэргийн албаагчдын ая тухтай ажиллах нөхцөл боломж хязгаарлагдмал байдалд байна. Үндсэндээ анги маань нэлээдгүй олон хүний бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа. Яг өнөөдөр бодит байдал дээр алав хаах ажлын одоо байранд ая тухтай сууж ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл болцоо жоохон хязгаарлагддаг байгаа юм. Өнөөдөр бас батлан хамгаалахын дэд сайд маань ангийн маань үйл ажиллагаатай жанчтай өнөөдөр орлогч дарга за мөн батлан хамгаалахын яамны болон хэрэгжлийг зохицуулах газрын дарга мөн одоо живсгчний жанчтай үеийн барилга орон сууцны хэлцээний даргын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Энэ одоо бас цаг үе болсон арга хэмжээ болж байна гэж би харж байгаа. За цаашдаа сайдтай бол одоо ангийнхаа бодит байдлыг бие бүрэлдэхүүнийхээ ажиллаж албан хаах нөхцөлийн болцоог дэвшүүлэх талаар юу хийх вэ гэдэг тал дээр ерөнхийдөө өөрийнхөө төлөвлөсөн анги байгууллагатаа цаашдаа баригдах ёстой барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлын чиглэлээр нэлээдгүй одоо олон зүйлийг танилцуулж ингээ явж байна. Монгол улсын зэвсэг түвшинд барилга инженерийн тусгай батальон тодтолтой 5 анги үйл ажиллагаагаа явуулж, улс орон даяар явагдаж буй бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байна. Эдгээрээс зэвсэг түвшний 339-340 дугаар ангиуд үүсгэн байгуулагдсанаас хойш 10 дахь жилийнхэн нүрийг үтэж байна. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн айлчлалынхаа хүрээнд тэдгээр ангиудын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгч ажиллалаа. Өнөөдрийн байдлаар зэвсэг түвшний 339-340 дугаар ангийн ихэнх бие бүрэлдэхүүн зүүн баян 5 толгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад томилогдсон ажиллаж байгаа юм. Манай ангийн байдал бол төмөр замын бүтээн байгуулалтанд одоо дийлэнх бүрэлдэхүүн маань одоо өмнө говьтай ажиллаж байна. Ангийн байралд мөн төмөр замын бүтээн байгуулалт бол ангийн байралд байсан хугацаа зэргийн албаагч маань төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд үндсэндээ ингээд овс завх аймагуд руу ингээд гэрлэг албаа хааж дуусаад гэрлэг явсан байгаа. Ингээд анги бол 2020 оны 2 дугаар жилийн хугацаа зэргийн албаагчтай татах бэлтгэлээ хангачаад ингээд байж байна. За энэ бүтээн байгуулалтын эзэд оролцсноор бол энэ нийтийн анги байгууллагын нийт бие бүрэлдэхүүний офицер ахлагч ажилчин албаагчд за дээр нь сая 2 дугаар сая татагдж 2 дугаар жилээр татагдж ирсэн цэргийн албаагчдууд маань бүтээн байгуулалтад оролцсон байгаа. За энд оролцсноор бол за үндсэн цалингаас гадна томилтын нэмэлт томилтын цалингаа давхар авч байгаа нь бол тус ангийн одоо нийт офицер ахлагч нарын нийгмийн бодлого бол маш сайн дээр эргээр нөлөөлж байгаа.
Өнгөрсөн сард 2020 оны 2 дугаар жилийн цэрэг татлага орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдсан. Шинээр татагдсан хугацаа цэргийн албаагчид цэргийн хэргийн мэдлэг эзэмших үүднээс 45 хоногийн карантинд хамрагдах үүрэгтэй. Энэ үргийнхээ хүрээнд анги салбарууд хугацаа цэргүүдээ ан шатны бэлтгэл сургуультад хамруулж байгаа байдалтай дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг танилцсан юм. Энэ хүндтэй хараа одоо танкын салаанд аль босч байгаадаа маш сэтгэл өндөр байна. Тэгээд олон хавийн хүүтэй мөрөх зэрэгсэн аль бааж байгаадаа сэтгэл өндөр байна. Би болохоор Булган аймгийн Хотог өндөр сумаас татагдаж ирсэн байгаа. Тэгээд өөрийн саналаараа ирсэн. Тэгээд би болохоор энэ цэрэгт ирэхийг болохоор урд нь арай өөрөөр төсөөлдөг гэсэн. Тэгээд одоо ингээд өөрөө ингээд аль хаагаад ирэхээр миний бодсноос бол шал тэс өөрөө хамаагүй гоё. Тэгээд урд нь болохоор ах их цэнэрний загчижсэн болохоор сайхан хувцас юмад нам журмын дагуу игээд цэмбэр зэрэгээ ороод гэж загчижсэн. Нааг даш дөржин чимэд төр шидэг. Би Баян өндөр сумын иргэн. Тэгээ Орхон аймгийн Баян өндөр сумын 186 дугаар анги их түүхтэй ангида өрийн нутагтаа аль хааж байгаа. Ирээ 4 хонжин. Тэгээд өнөөдөр Батлан хамгаалах яамны дэд сайд зэвсэг хүчний жанжин штабын 1-р орлогч дарга ирсэн. Тэднийхээ урдуур хамт олонтойгоо хамт онж авuuттайгаа жигсаалын алхаагаар алхахад их урам зориг өгч цаашдаа цэргийн аль пахад урам авсан. Тэгэхээр бас гоё өдөр байлаа. Монгол улсын зэвсэгт хүчинд цорын ганц гүүрс хадалтын тусгай батальон байдаг нь зэвсэгт хүчний 234-р анги. Тус ангийн зэвсэг тэмцлийн үед цэргүүд болон зэвсэглэл техникүүдийг усан саадаар гатлах үндсэн үүрэгтэй. Гэвч орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж дутагдaltaй байдаг гэдгийг тус ангийн захирагч дэд хурлаа Батхүү уламжлалаа. Үйлсээ танилцуулаад тулгамж байгаа асуудал болон цааш тавч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар танилцуулсан. За дэд зэдийн бүлэг болохоор тулгамж байгаа асуудал болон бусад цааш хийх ажлуудыг бас анги байгуулгын хөгжлийг тодорхойлох цаашдаа барилга байгууламж болон техникийн шинжилтийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ бас дэд зайдтайгаа саналаа хуваалцаж шийдвэрлэх асуудлуудыг бас тодорхой хэмжээнд тавьж цаашид зэвсэг хүчний одоо хөгжлийг дээшээ хөгжүүлэхийн тулд танаа ангид хийгдэх ажлуудыг сайдын зөвлөлд танилцуулнаа гэсэн ийм зорилготой иймэрхүү үйл ажиллагаатай явагдаж байна. Баруун аймагуудад ажиллаж байхад бол дийлэнх ангиуд маань одоо 70-80-аад оны үед баригдсан одоо тэнд ажиллаж байгаа манай офицер ахлагч нарын амьдрах нөхцөлийг хөндөвтөр талтай сүүлийн одоо олон жил бол үндсэндээ өөрсдийнхөө нэг додомц хэлбэртэйгээр одоо өнөг хүрсэн байна. Ингээд нэг зүйлийг хийхдээ бид ингээд шатараатай нэгтэй айлуулах цогцоор нь зөв төлөвлөөд зөв тооцоод өөрсдийн байгаа хөрөнгө мөнгө хүмүүчнийхээ нөөцийг зөв тооцоолж чадвал манай салбарын ирээдүй бол сайн харагдаж байна гэж би ойлгож байгаа. Батлан хамгаалахын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн аймагуудад ажилласан томилтынхаа хүрээнд зэвсэг түвшний 256 дугаар ангиас эхлээд зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн салбар болох 322 дугаар тусгай рот хүртэл нийт 14 анги салбартай танилцж ажилтан алба хаагчдын нийгмийн асуудал болон ангийн барилд хамаарагдах чухал барилга байгууламжуудыг орчин үеийн инженерийн шийдлээр цэргийн жишг хотхны зохион байгуулалтад оруулах талаар анги салбаруудын удирдлагуудтай хэлэлцлээ. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сараас зүүн бүсийн аймагуудын цэргийн анги салбаруудад албан томилтон өргөжлүүлнэ. Зэвсэг түвшний агаарын цэргийн 2019-оос 2020 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу агаарын цэргийн анги салбаруудын офицеруудын дунд 2020 оны мэргэжлийн авраг офицер шалгаруулах цогцлбор тэмцээнийг зохион байгуулан шилдэгүүдэд тодрууллаа. Анхлан зохиогдсон тус тэмцээнд агаарын цэргийн командлын харьяа 5 анги салбарын 30 гаруй цэрэг албаагчид мэргэжлийн ур чадвараараа өрсөлдсөн юм. Монгол улсын зэвсэгт хүчин нь эх орныхон тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага төрөмгийллээс өөрийгөө хамгаалах чигүүрэгтэй байгууллага. Үндсэн чигүүргийг төрөл мэргэжлийн цэргүүд гүйцэтгэдэг нэг нь агаарын цэрэг юм. Агаарын цэрэг нь улсын агаарын хил, агаарын орон зайн халдашгүй дархан байдалд хяналт тавих, хамгаалах зориулттай. Иймээс тэдний үйл хэрэг ямагт өндөр хариуцлагыг шаарддаг онцгой алба юм.
Агаарын цэрэгт нисэх, пуужин, радиотехник гэсэн 3 төрлийн цэргийг дотроо багтаадаг төрөл мэргэжил юм. Агаарын цэргийн командлаас агаарын цэргийн үндсэн мэргэжил болох дээрх төрөл мэргэжлийн офицеруудын дунд мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бэлтрийн бэлтгэлжил зэргийг сорьсон тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулан явууллаа. Агаарын цэргийн мэргэжлийн авраг шалгаруулах тэмцээнийг бид агаарын цэргийн командл маань одоо бие дааж үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш анх удаа зохион байгуулж явуулж байна. Тэгээд энэ удаагийн тэмцээнийг бид нийт 2 үе шатаар зохион байгуулсан. Анхны 1-р шат нь болохоор анги байгууллагууд маань анги дотроо хүмүүсээ шалгаруулад эхний одоо 3 байт орсон бүрэлдэхүүний 2-р шатанд бид агаарын цэргийн командлаасаа бүрэлдэхүүнээ авчирч одоо чигтвчний 337 дугаар анги, за 353 тэгж 65 дугаар ангийн байрлалыг одоо түшиглэж зохион байгуулж явуулж байна. За уг тэмцээн маань одоо өмнө нь бол бид нар мэргэжлийн авраг шалгаруулах тэмцээнийг цогцлбор маягаар за мэргэжлийн бага мэргэжлийн авраг шалгаруулах тэмцээнийг жил болгон өнгөрсөн жилүүдэд явуулсан. За энэ удаагийн энэ жил бол бид офицеруудынхаа мэргэжлийн бэлтгэлийг дээшлүүлэх, за бие бүрэлдэхүүний цаашлаа залуу офицеруудыг бас одоо сургалт амжаа одоо сайн бүрэлдэхүүнээ одоо сонгон шалгаруулж, за тэгээд мэргэжлийн сайн шилдэг гэсэн офицеруудаа бас шалгаруулж цаашдынх нь одоо сургалт болон одоо шатараал салбан тушаалтанд томилгоожуулахад бас хэрэгтэй юм уу гэдэг үүднээс одоо офицеруудын дундаа одоо ихэд анх удаа зохион байгуулж явуулж байна. Цэргийн алба нь хурд хүч, авахалж самбаа, дэсвэр дэвчээр хатуужлыг шаарддаг хариуцлагатай алба. Тиймээс тус тэмцээнийг төрөл мэргэжлийн тактик, байлдааны дүрм, ерөнхий цэргийн байлдааны дүрм, цэргийн байр зүй зэрэгээс оролцуулсан тактикийн бэлтгэл, техникийн бэлтгэл, галын бэлтгэл, биеийн тамирын норматив, химийн норматив гэсэн 5 төрлөөр явуулсан байна. Зенит Пуужингийн 353 дугаар ангид электрон системийн инженер албан тушаал ажилладаг, төгсөж ирээд 1 жил болж байна. Оросын албаны улсын Ярославл хотын агаарын давтлагаас хамгаалах цэргийн их сургуулийг төгссөн. Оросын албаны улс ч гэсэн ийм шат ятны тэмцээн болдог, ийм тэмцээнд оролцох юмсан гэж бодож байсан. Ашгүй тийм боломж гарч ийм тэмцээнд явж байгаад маш их баяртай байна. Би зөвсөх түвшинд 337 дугаар ангиас оролцож байна. Яг өөрийнхөө мэргэжлэр хөдөлгүүрийн юугаар орж байгаа. Хөдөлгүүрийн мэргэжлэр орж байгаа. Манайхаас нийтдээ 6 цэргийн албаагч оролцож байгаа. 6 цэргийн албаагчийн 4 нь яг нисхийн чиглэлээ. Яг мэргэжлэр хөдөлгүүр, цахилгаан тоноглол, ариун электрон тоноглол, зэвсэгэл гэсэн мэргэжлүүдээр оролцож байгаа. Анхлан зохион байгуулагдсан тус тэмцээнд агаарын цэргийн командлын харьяа 5 анги салбарын 30 гаруй цэргийн албаагчид цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадвараараа өөр хоорондоо өрсөлдсөн юм. Тус тэмцээнд оролцохоор 1000 гаруй километрийн алсаас ирсэн цэргийн албаагчид хүртэл байсан юм. Энэ нь зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд анги салбар баг тамирчид хэрхэн ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл юм. Тийм бид нар зохноос 1000 гаруй километрийн цаанаас оролцож байна. Бас тэгээ анх одоо энэ тэмцээнд орж байгаад бас маш их баяртай байна. Тэмцээний өдөртөмжийн дагуу ерөнхийдөө 1-р шатыг ангийн байрлал зохион байгуулсан. За тэндээс шалгарсан 4 офицер яг энд оролцохоор ирсэн байгаа. Хэдийн хугацаанд яаж бацаасан? За эхний шалгуулалтаас хойш бас биднэрт бас цаг хугацаа бага байлаа. За бас хол замаас явж байгаа учраас зам зуртаа бас 1 хоног 2 хоног явуулж ирсэн. Гайгүй сайн хийсэн. Тэмцээний өдөртөмж одоо 10 сар ихээр ирсэн. Тэгээд өдөртөмж ирснээс хойш одоо бид нэр бэлтгэлээ ангаж байна. Энэ тэмцээн бол өмнө одоо багаар оролцдог байсан. Мэргэжлийн авраг шалгаруулах тэмцээн. Энэ жил бол одоо хов хүмүүсэд өөрсдийн одоо 2 жилд 1 удаа зохиогдохоор одоо энэ жил анхны тэмцээн эхэлж байна. Тэмцээний төгсгөлд нисэх, зенит пуужин, радиотехникийн мэргэжил тус бүр дээр 1, 2, 3 болон тусгай байруудыг шалгаруулсан бөгөөд нисхийн төрөлд зэвсэг түвшний 303 дугаар ангийн ахлах дэслэгч Наран гарав 1-р байр. Зенитийн пуужингийн төрөлд зэвсэг түвшний 353 дугаар ангийн ахлах дэслэгч Бадмапүрв 1-р байр. Радиотехникийн төрөлд зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн Ахмад Батмүх 1-р байрын эзэд болж бусдыгаа хошуучлжээ. Мөн энэ үеэр мэргэжлийн зэргийн шаардлага хангасан болон зэрэг ахиулсан зарим цэргийн албаагчдад батламж гардуулсан юм. Ер нь ямарваа нэгэн мэргэжлийг эзэмшээд байхаараа тэргээрээ л ер нь дагнадаг цэргийн хүмүүс бол энэ тэмцээн нь бол энэ хэрхэн сурсан, хэрхэн дадлагдсан бэ гэдгээ одоо хүмүүст болон өөртөө
өөрийгөө сорих ийм чухал тэмцээн байдаг учраас энэ дээр бол их ач холбогдол өгдөг. За энэ мэрэгжлээ хэр эзэмссэн бэ гэдгээрээ бол манай агаарын цэрэг бол агаарын орон зайг, Монгол улсынхаа агаарын орон зайг халдшгүй дархан байдлыг хамгаалах нэг их усвэр одоо нэг баталгаа болдог учраас энэндээ бол их ач холбогдол өгдөг. 2015 онд Батлан хамгаалах бодлого үндэс баримтчиг 2016 онд Батлан хамгаалахын багц хуулиуд шинжлэгдэн батлагдсан. Ингэхдээ хууль эрх зүйн орчныг шинчлэн сайжруулах зохисгүй төрлийн цэргийн командлуудыг бие даалган үйл ажиллагааг нь явуулаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тодорхойлбол 2017 оны 1-р сард агаарын цэргийн командлал дүрмээ батлуулж гэрчилгээ тамга тэмдэг болон байлдааны туугаа гардаж авсан байдгийн. Энэ сарын 3-ны өдөр засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайхан баяр бүгд найрамдах Беларусь улсаас Монгол улсад суугаа. Онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Чипрног Батлан хамгаалахын яамнаа бүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны Батлан хамгаалах салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Улмаар бүгд найрамдах Беларусь улсын цэргийн аж үйлдвэрийн салбарын дэвшилтэд техник технологиг түшиглэн цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг Батлан хамгаалахын сайд сайхан баяр уулзалтын үеэр онцолсон юм. 1946 оны 2 дугаар сарын 2-ны өдөр цэрэг нэртэйгээр анх үүсэн байгуулагдаж өдгөө 74 жилийн ойтойгоо золгож үйл хэрэгэ үргэлжлүүлж байгаа Алдар спорт хорооны үйл ажиллагаа нөхцөл байдалтай Батлан хамгаалахын дэд сайд Баяр Магнат тэргүүтээ салбарын удирдлага өнгөрч 7 хоногт танилцлаа. Тус хороо өнөөдөр спортын бүх ил төрлийг хөгжүүлэн баг тамирчид бэлтгэл сургалтаа базаан хөдөлмөрлөж байна. Тодорхойлбол 74 жилийн түүхийн энэ хугацаанд Алдар спорт хороогоор овгулсан олон зуун шилдэг дасгалжуулагч тамирчдыг бэлтгэн гаргасан төдийгүй Монгол улсын рекорд дээд амжилтыг давхарсан тоогоор 872 удаа шинжилэн тогтоосон байдаг. Алдар спорт хороо 2016 онд ангийн бүтэц зохион байгуулалтад шилжин байлдааны тугаа гардан авсан байдаг байна. Монгол улс Оросын холбооны улсын зэвсэг түвшний хамтарсан Сэлэнг 2020 байлдааны бодлоготой тактикийн хэрийн сургуулийн төгсгөлийн шатны команд штабын хэрийн сургууль өнгөрөх сарын 28-наас 30-ны өдрүүдэд Оросын холбооны улсын Буратийн нутаг дэвсгэрт явагдаж өндөрлөлөө. Уг сургуульд улсын онцгой комиссийн шийдвэрийн дагуу зэвсэг түвшний хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал онцгой ирээр ахлуулсан оперативын шуурхай бүлэг оролцож хамтарсан сургуулийг явуулсан юм. Энэ жилийн сургууль терроризмын эсрэг операцийн үед тактикийн хамтарсан ажиллагаанд бэлтгэх хөрш улсуудын зэвсэг түвшний салбаруудын харилцан ажиллагаатайгаар хууль бус зэвсэгт бүлэглэлийг бүслэн хааж устгах сэдвийн дор өрнөжээ. Сургуульд хоёр улсын талаас тус бүр 600 гаруй цэргийн алба хаагч 100 гаруй нэгж техниктэйгээр оролцсон байна. Шинжилгээ ухааны ажилтны өдрийг тохиолдуулан үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм шинжилгээ инновацийн хэлтсээс эрдэм шинжилгээ судалгаа инновацийн үйл ажиллагааг зохион байгуулах арга зүй сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уг хуралд үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн багш нар Батлан хамгаалах салбарын бодлогын баримт бичгүүдийг хэрхэн хэрэгжүүлэх, их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанар, харьяа сургууль тэнхим төвүүдийн харилцан ажиллагааг сайжруулах талаар бэлтгэл хэлэлцүүлэг өрнүүлжээ. Энэ сарын 5-наас 6-ны өдрүүдэд зэвсэг түвшний нэгтгэл анги салбар байгууллагуудын нууцыг хамгаалах ажилтнуудын цугларалт Батлан хамгаалах яамнаа боллоо. Цугларалт зэвсэг түвшний төрийн болон албаны нууц хадгалалт хамгаалалт сэдвийн дор өрнөжээ. Энэхүү цугларалтыг зохион байгуулснаар тэдгээр албан тушаалтнуудыг мэрэгшүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, мэрэгжил арга зүйн удирдлагаар хангах, төрийн болон албаны нууц хадгалалт хамгаалалтыг сайжруулах ач холбогдолтой. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан эрхэм үзэгч та бүгдтэй баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай.